За хүний тарих 30 настайгаас хөгшиж эхэлдэг. За энэхүү хөгшрөлтийн процесс маань өөрөө болохоор яг вэхээр удаан хугацаанд явагддаг процесс. Тийм болохоор хүмүүс үнийг одоо тархины хөгшрөлтөө болохоор 50 насны эсвэл магадгүй 60 нас хүртэл ирэхэд огт анзаардаггүй гэсэн. За уг нь бол энэхүү шин тэмдгүүд нь яаж эхлэх вэ гэхээр ой санамж муудах, үр хүүхдүүдийн ч юм уу эсвэл танил найз хүүхдүүдийн нэрийг хольж хутгах. За эсвэл одоо яг вэхээр энгийн игэл жирийн одоо тийм хэдэн цөөн тоо бодоход хүртэл яг вэхээр төвхтэй болж эхэлдэг. Энэ байдлаар одоо яг вэхээр хөгшрөлтийн шинэ илэрнэ гэсэн. За гэтэл хүмүүс зарим хүмүүсийн хувьд болохоор за энийг энгийн хэдэн тоо бодож чадахгүй байх ч юм уу эсвэл одоо яг нэр хольцоод сольж хутгах нэг за хэдэн утасны дугаар хэлж чадахгүй байх энэ бүхнийг асуудал бишиж магадгүй л дээ. Гэтэл харамсалтай нь болохоор яг вэхээр энэ хүү одоо яг вэхээр тархины хөгшрөл процесс маань энэ хүрээ зогсчихдоггүй байхгүй юу. За тэгээд хизээ ирэхэд ийм шинэ тэмдэг илэрч эхлэх вэ гэхээр хүний тарих бод байдал дээр болохоор яг вэхээр маш их хэмжээний одоо хөгшрөлийн болон хатангар шиг өөрчлөлт болдог. За тэгэхээр хөгшрөл ирэхээр хүний тархины эд хэсүүд үхээд тэр нэгсний тарих нь хатангаршаа жижигэрж байна гэсэн үг байхгүй юу. Зарим хэсгүүд нь устж алга болж байна гэсэн. За тэгэхээр энэхүү процесс маань улам хүндрээд ирэхээр ерөөдөө юу болох вэ гэхээр тархины тэнэрэл дэмэг болоод тухайн тэнэрэл дэмгүүд доос одоо жишээлбэл бидний хамгийн ихээр сонсох болсон өвчин бол одоо яг хөө Альцгеймерийн эмэг байна. За энэхүү Альцгеймерийн эмэг нь болохоор яг 2050 он гэхэд болохоор яг хөө энэ өвчний одоо давтамж буюу одоо тохиолдох магадлал болохоор одоо хэдэн 10 дахин ихсэгтэй магадaltaй байгаа. Тэгэхээр нэг хэсний юу гэхээр хүний нас нэмэгдэх тусам болохоор яг Альцгеймерийн өвчний тохиолдол нэмэгдэнэ гэсэн. За тэгэхээр Альцгеймерийн өвчнөд хүн яах вэ гэхээр за түрүүний энгийн шин тэмдгүүдээс гадна болохоор яг вэхээр улам одоо яг вэхээр энэ шинүүд нь дордоод за одоо бүр гэр бүлийг нэгэ танихгүй, хайртай хүнээ танихгүй, үр хүүхдээ царайг нь хараад танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй зүгээр л нэг одоо яг вэхээр амьд оршин тогтнож байгаа. Одоо нэгсний урамлан хүн болж хувирна гэсэн. За тэгээд энэхүү ийм байдалд одоо хүн орно гэдэг нь болохоор яг гэр бүлийн хувьд асар их хүндрэлтэй л дээ. Ягаад гэвэл тухайн үр хүүхэд ч юм уу те хайртай хүмүүс нь тухайн хүнийг асарч харамжлах болно. За тэгээд энэ асарч харамжлах процесс нь мэдээж сэтгэл зүйн хувьд маш хэцүү, дээрээс нь санхүүгийн эдийн засгийн хувьд бас маш хүндрэлтэй. Дээрээс нь тухайн гэр бүлд ямар ч хувь нэмэр оруулах болцоог болно гэсэн. За тэгээд яг хоо нэгс нэг гэр бүлтэй бол асар том дараа болж үлднэ гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо яг үхээр таны хайртай хүн эргэн тойронд байгаа хүмүүстэй ээж авч магадгүй ийм болж хувирахгүй байх. Эсвэл та өөрөө ирээдүйд ийм болж хувирахгүй байхын тулд яах ёстой вэ гэхээр тодорхой хэдэн амьдралын хэм маягийг өөртөө хэвшүүлж дадлуудыг хэрэгжүүлэх юм бол яг үхээр үнээс одоо сүүлийн үеийн судалгааны тоо баримтаар бол яг үхээр 90% хувиар яг үнээс сэргийлэх болцоотой гэсэн. За мэдээж 100% урьдсан сэргийлэх болцоо бол том хомс. Гэхдээ яг тухайн өвчний хүндрэлээс одоо ялангуяа бүр нөгөө одоо хүн шатанд нь орохоос бол яг аль болохоор сэргийлж үнийг уртсах, хойшлуулах тийм болцоо байгаа гэсэн. За тэгэхээр үүнд туслах тархиа одоо яг 100 настай данж саруул ухаантай тийм дуртай зүйлээ хийгээд явж явах тийм одоо яг эрүүл сайхан тархитай өдөлж хөгших зөвхөн өөрөө биш хайртай хүн чинь өдөлж хөгшрөхөд туслах яг хэдэн зөвлөмжийг хүргэе гэж бодлоо. За тэгээд эхний дадал буюу эхний зөвлөмж нь юу вэ гэхээр аль болохоор тогтмол нэг цагт унтаж сэрэх. За жишээлбэл та магадгүй өглөө 6 цагт сэрдэг бол одоо яг түүнийг байнгын 6 цагтаа эсвэл урагшаа шөнө 15 минут 20 минут ч юм уу тийм ингэж нэг тодорхой цагт унтаж сэрэх нь бол яг одоо сэрэх нь бол одоо маш чухал гэсэн. За зөрөөд бас нөгөө талдаа болохоор яг үхээр орой 10 цагт унтдаг бол 10-аас л унтах тийм аль болохоор бас дахиад нэг урагшаа шөнө 15 минутын зайтай ч юм уу тийм ингээд тогтмол хэмнэлээр болохоор яг үхээр унтаж сэрэх нь болохоор яг үхээр хүний одоо тархиа эрүүл хамгаалах одоо хамгийн чухал нэг одоо үндсэн хүчин зүйл болно гэсэн. За тэгээд нойр гэдэг процесс маань болохоор яг хүний хоногийн хэмнэлийн одоо яг одоо зохицуулалт ингэж дагаж явагдаж байдаг. Хүний тархийг хоргоожүүлж байдаг маш чухал одоо яг үхээр процесс байгаа. За тэгээд дээрээс нь зөвхөн унтснараа болохоор яг тархиа цэвэрлээ зогсохгүй бас яг одоо ой санамж үүсэхтэй одоо нэгэсний өдрийн суралцсан зүйлээ дахин өөртөө боловсруулж байдаг ийм чухал процесс байгаа. Тийм учраас болохоор яг үхээр одоо нойрны одоо тогтмол дадалтай байна гэдэг нь маш чухал. За гэхдээ үүнээс цаана байгаа бас яг чухал юмнуудыг ойлгохын тулд болохоор яг үхээр ганц хоёр одоо яг үхээр нойрны баримтуудыг ярив. За жишээлбэл яг үхээр нэгдүгээр болохоор яг үхээр нойр гэдэг нь өөрөө бол мөчлөгч процесс. За мөчлөгч процесс гэдгээр юу хэлж байна вэ гэхээр нойр болохоор яг үхээр одоо жишээлбэл 1-р үе, 2-р үе,
1-р үегээд буцаад 1-р үе, 2-р үе, 3-р үе, 4-р үегээд буцаад яг хөөхөр тойроод үргэлжилдэг ийм процессор гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр нэг одоо хөнгөн нойр, гүн нойр тэгээ зүүдэн нойр гэж үргэлжлээд зүүдэн нойрноос хүн халтхан сэрээд буцаад болохоор яг хөнгөн нойр, гүн нойр, зүүдэн нойр гэдэг ингээд яг хөөхөр үргэлжилдэгэ гэж ойлгож болно гэсэн. За яг энэ нөгөө зүүдэн нойр энэ дээр угнуу зүгээр рэм юм байгаа юм та яг. Тэр нөгөө нүдний төрөн хөдөлгөөнтэй нойр нь энд болохоор яг хүн ихэвчлэн ингэж болохоор яг зүүдэлж яддаг гэсэн. За тэгэхээр ерөөдөө нэгдүгээр суралцах байсан зүйл маань болохоор байсан бэхээр нойрны мөчлөг байсан гэсэн тийм. За тэгэхээр одоо нойрны мөчлөгийг ойлгосон гэж найдаж байна. За тэгвэл нойрны мөчлөг маань саяны хэлсэнчлэн хөнгөн нойр, гүн нойр, за тэгээ зүүдэн нойр гэдэг үргэлжилдэг. За ингээд зүүдэн нойрны уртаас ялангуяа шалтгаалаад болохоор яг хөөр нэг мөчлөгийн урт маань болохоор янз бүр шийдэх гэсэн. Тэгэхээр ойролцоогоор яг хөөр нойр бол 70-аас нойрны мөчлөг маань бол 70-аас яг 110 м урттай байдаг. За үүнийх нь уртын гол ялгаа нь болохоор хөвчний болохоор яг хөөр одоо нөгөө зүүдэн нойр буюу нүдний төрөн хөдөлгөөнтэй нойрны үеэс хөвчин шалтгаалаад урт нь өөр байдаг гэсэн. За тэгэхээр миний хувьд болохоор яг хөөр хувьдаа бол 5 нойрны мөчлөг унтахыг зорддог. За ингээд 5 нойрны мөчлөг гэдгийг тооцоолоод үзье л да. Жишээлбэл яг хөөр нойрны нэг мөчлөг ойролцоогоор 70-аас 90 м үргэлжилдэг гэж бодох юм бол болохоор яг хөөр дунджаар нэг 90 м-ийн цикл аваад. За тэгэхээр яг хөөр 90 м-ийн циклээ 5 унтлаа гэхэд болохоор 5 мөчлөг унтъя гэхэд болохоор яг хөөр миний хувьд 450 м унтах болж байгаа байхгүй юу. За 450 м гэж өөрөө яг хөөр 730 м болж байна гэсэн. За гэхдээ дахиад сануулган хэлэхэд болохоор яг хөөр хүн бүрийн нойрны урт яг харилцан адилхан. Зарим хүмүүс болохоор яг хөөр нэг актив зүүдэлдэг хүмүүс гэж болно тийм. За гэхдээ зарим нь нэлээд их зүүдэлдэг хүмүүс гэж болно. За эсвэл болохоор бусад шалтгааны улмаас болохоор яг хөөр нойрны урт өөрчлөлт. Жишээлбэл их ядарсан өдөр болохоор яг хөөр таны гүн нойрны хэмжээ буцдаг ч юм. За эсвэл болохоор бас зөрөөд болохоор яг хөөр одоо нэг архитараас спиртийг хэрэглэж ч юм уу тийм зүйлсүүд замаагүй зөв кофе хэрэглэж ч юм уу. Ийм зүйлсүүд болохоор яг хөөр нойрны мөчлөг чинь баг зэргийн уртын хэлбэл зүйлс болно гэсэн. За тэгэхээр нэгдүгээр нойр маань мөчлөг процесс, хоёрдугаар нойр бол яг тодорхой мөчлөг маань тодорхой урттай үргэлжилдэг. За тэгэхээр энэ хоёр одоо шинж ухааны баримтаас үндэслээд юу гэж зөвлөх гээд байна вэ гэхээр болохоор яг хамгийн гол нь нойрны мөчлөг процесс маань яг нөгөө 1-р үе, 2-р үе, 3-р үе, 4-р үегээд дуусахтаа болохоор яг. За магадгүй зүгээр зарим энгийн юм дээр болохоор одоо нөгөө саний миний тайлбарласанчлаг хөнгөн нойр, гүн нойр, одоо яг зүүдэн нойр гэдэг 3 үетэй байгаад ярьсан байж болно л доо. За эцэг хамгийн сүүлийн тэр нөгөө яг нүдний төрөн хөдөлгөөнтэй нойр дуусахад хүн хальт сэрэх үедээ хүн сэрэх хэрэгтэй байхгүй. Тэрүүгээр хүн одоо юу гэсэн юм бэ? Физиологиороо сэрж байна гэсэн. Тэгэхээр энэ сэрж байгаа процессор яг өглөө сэрэх хэрэгтэй. Одоо шил бид нар хамгийн энгийн жишээ биш үү? Хүүхэд болохоор яг дутуу нойртой дундаас нь сэрээч хүүхэд ямар аашмаатай байдаг вэ те? Тэрнтэй адилхан өглөө хүн яг хүүхчиг уйлж уйлган чадахгүй ч гэсэн бид нар болохоор яг тодорхой хэмжээний аашмаатай эсвэл сэрж чадахгүй ямар нэгэн байдлаар яг хэцүү сэрдэг байхгүй юу? Ягаад тэр вэ гэхээр мөчлөг дуусаагүй дундаасаа сэрсэн гэсэн. Магадгүй та 4 цикл аваад 75% те 5 дугаар цикл дээр явж дундаас нь тацаа сэрсэн. Инхээр болохоор яг хүн тийм одоо яг ноцорсон байдалтай сэрж чадахгүй байх тохиолдол гардаг гэсэн. Тэгэхээр хамгийн гол одоо ингэж сэргэж хүргэх шалтгаан юу гэхээр мэдээж орчны дуу чимээ байна. Дээрээс нь болохоор яг бид нар ихэвчлэн сэрүүлэх хэрэгэлдэг. Тэгэхээр хэрвээ болцоотой бол шаардлагагүй бол тийм үнэхээр зайлшгүй шаардлагатай биш бол айл болохоор сэрүүлэхээс татгалзахыг бол миний хувьд бас давхар зөвлөх байна. За тэгэхээр энэ хүү одоо нойрны одоо зөвлөмжөө одоо яах вэ гэхээр хураангуулаад хэлэхэд тогтмол цагт унтаж сэрээд өөрийнхөө нойрны мөчлөгийг нойрны уртыг тодорхойлоод 5 цаг байна уу, 5 мөчлөг байна уу, 6 мөчлөг байна уу те өөрийнхөө унтаж чадах хэмжээгээр айл ухаар сайн унтаад тэгээд өөрөө биологийнхаа хэмнэлээрээ өглөө сэрэх хэрэгтэй гэж ойлгож байна гэсэн. За тэгээд ер нь бол нойр бол өөрөө одоо яах вэ гэхээр одоо хамгийн гол нь бие махбодыг хорвуулж яж яадаг тархичин эрүүл байлаад хамгийн чухал зүйл учраас аль болохоор хоолноос илүү нэн тэргүүн тавьж нойрондоо анхаарч байх хэрэгтэй гэсэн. За хоёр дахь амьдралын хэм маяг болж одоо хэвшүүлэх ёстой зөв дадал юу вэ гэхээр өглөө болгон сэрээд одоо нар үзэх дадал юм. За тэгэхээр аль болохоор дөнгөж сэрээд болохоор яах вэ гэхээр 5 минут, за 15 минут, багадгүй 30 минутын дотор болохоор яах вэ аль болох хурдан гашаа ангаж наранд гарах хэрэгтэй гэсэн. За гэхдээ мэдээж зарим наргүй өдрүүд байгаа. Энэ үед болохоор яах вэ аль болохоор илүү удаан гатаа байх хэрэгтэй болно гэсэн. За энэ юу вэ гэхээр ихэд хүний хоногийн хэмнэр буюу циркадын ритм гэдэг зүйл маань болохоор яах вэ гэхээр одоо
гэрлийн нөлөөнд бол маш их хэмжээгээр болохоор гэрлэр одоо маш их хэмжээгээр яг удирдах зохицуулж яадаг байхгүй. Тэгэхээр өглөөний нар үзнээр яадаг вэ гэхээр болохоор яг тухайн циркадийн хэмнэлийг чинь хэвийн хэмнэлд нь оруулж өгдөг гэсэн. За тэгээд дээрэс нь зөвхөн циркадийн хэмнэл гэж дангаар нь хэлэхээс гадна болохоор яг хөөе бас яг үүндээ үүнтэй давхар уялдаа явдаг нь болохоор яг хөөе нэг кортизолын түвшин гэж байгаа байхгүй. За кортизолын давхар гэдэг нь болохоор яг хөөе ерөөдөө хүний бөөрийн дэд үлчханаас ялгардаг цуснах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг эсвэл болохоор яг хөөе өрөвсглийн эсрэг үйлчлэгээтэй. За тэгээд хүнийг илүү олон яг хөөе сэрэмжтэй болгож өгдөг юм даавар байхгүй. За тэгэхээр өглөө тухайн хүн амьтныг болохоор яг энэхүү даавар нарны гэрлийн нөлөөнд маш их хэмжээр ялгараад илүү сэрэмжтэй ингээд болохоор яг өдрийн идэвхтэй үйл ажиллагаанд бэлдэж одоо хүнийг сэрээдэг байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ өглөө наранд гарахгүй бол энэхүү кортизолын түвшин бол хангалттай хэмжээнд нэмэгдэж өгдөггүй. За тэгэхээр яг хөөхээр тухайн хэмнэл болохоор яг хөөхээр үүнээс л халагддаг гэсэн. За ялангуяа болохоор яг хөөхээр нөгөө шар өнгийн болон цэнхэр өнгийн гэрлийн туяа одоо гэрлийн спектр нь болохоор яг хөөхээр тухайн одоо хэмнэлийг зохицуулахад чухал нөлөөтэй байдаг. Тийм болохоор яах ёстой вэ гэхээр заавал гадшаан гар гэдэг шалтгаан нь одоо гадшаан гарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр одоо машины цонх юм уу те одоо зарим шилнүүд болохоор яг хөөхээр тухайн нөгөө шар болон цэнхэр өнгийн туяаг ч юм болохоор яг хөөөр ингээд шүүгээд байгаа байхгүй. Тэгэхээр түүний улмаас нөгөө кортизолын дааврын түвшин нэмэгдэж чадахгүй. За тийм болохоор буцаад яг нөгөө хоногийн хэмнэлтэй асар их сөрөг нөлөөтэй байна гэсэн. За тэгэхээр бид нар бол ялангуяа жишээлбэл нойргүй хонсны маргааш нь бол одоо жишээлбэл яг хөөхээр маш их хэмжээний одоо бие махбод ингэж чилж өвдөж тийм мэдрэмж авдаг шүү дээ. Тэр нь болохоор бас яг хөөхээр энэ кортизолын дааврын түвшинтэй холбоотой байдаг гэж ойлгож байна гэсэн. За тэгэхээр энэ нь бас одоо манай монголчуудын амьдралтай холбоод хэлэхэд болохоор яг хөөгээр уг нь бол манай монголчууд ч бас гэрт амьдардаг шүү дээ. Гэр гэдэг чинь болохоор яг хөөгээр тоонтой, тоон гэдэг чинь өдрийнхөө гэрлийг болохоор яг өглөө орооныхаа те бүх үед болохоор гэрэл нь ингээд тооноор ороод ирчдэг. Хүн одоо яг хэд болж байгаа, цаг ямар болж байгааг шууд хэлэх болцоотой байдаг гэсэн. Гэтэл одоо бид нар хажуу талдаа буюу ханандаа одоо яг цонхтой болохоор яг за зарим тохиолдолд зарим айлууд гэрэлж үзэхгүй байгаа те. Тэгэхээр яг хөөөр тухайн хүн хоногийн хэмнэлээр зохицуулахад бол маш их хөвгтэй болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас ямар ч нөхцөл байдаг байсан бэ? Айл болохоор өглөөс ирээд гадагшаан гарч болохоор яг хоногийн хэмнэлээр зөв зохицуулах юм бол энэ зөвхөн тэр био хэмнэлийн чинь зохицуулаад зогсохгүй тэр нөгөө стрессийн дааврыг чинь одоо яг нэмэгдүүлээд зогсохгүй болохоор яг хөөхээр яг үндэ бас давхар дам нөлөө нь юу гэдэг вэ гэхээр одоо хүний mood буюу одоо яг сэтгэл санааны байдлыг хүртэл асар их хэмжээгээр дэмжиж өгдөг. Ийм чухал нөлөөтэй байгаа. За тэгэхээр хоёрдугаар өглөө болгон нар үзэж гадшаан гарч хэвшигнэ. За тэгэхээр тархиа эрүүл байлгахын тулд амьдралдаа хэрэгжүүл сурах ёстой 3 тал юу вэ гэхээр тогтмол дасгал хөдөлгөөн хийх. За ялангуяа хүчний болон дэсвэрийн дасгалуудыг тогтмол хийх нь таныг тархиа эрүүл хадгалагчид туслана. За тэгэхээр энэ ямар очил бүгдэлтэй вэ? Хүн дасгал хөдөлгөөн хийх үед болохоор яах вэ гэхээр одоо хүний бие махбод болохоор допамин, одоо серотонин, окситоцин зэрэг болохоор яах вэ? Одоо хүний нөгөө сэтгэл зүйн байдлыг дэмждэг одоо аз жаргалын даавар тэр боломж ингэж ялгарч яддаг гэсэн. Үнэн ямар одоо дасгал хийгээд бид нар ингээд гараад явсан болохоор яах вэ? Маш ингээд хүний бие махбод гой хөнгөн чимшиг тийм гой мэдрэмж жаргалтай мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр боломж нь болохоор эдгээр даавартай холбоотой гэсэн. За тэгээд дээрээс нь болохоор яах вэ гэхээр дасгал хийх нь болохоор хүний стрессийг тайлах хамгийн чухал одоо зүйлс нэг. Тэгээ хүний бие махбод өөрөө ямар өчтэй вэ гэхээр стресс гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Стресс гэдэг чинь өөрөө болохоор яах вэ ингээд аливаа ямар нэгэн зүйлд амь насанд аюултай хүн одоо яах хариу урал үзүүлэхэд бэлдэж байна гэсэн. Хариу урал үзүүлэхэд бэлдэнэ гэж өөрөө яах вэ хамаг байдаг булчингаа чангалаад биеэ чангалаад хаашаа хурдан өсөж дэгдэхэд болохоор яах вэ өөрийгөө бэлдэж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамаг байдаг тийм одоо чинэрсэн байдлыг одоо нэгсний яах вэ теншн гэж хэлдэг англи хэлээр болохоор тийм одоо яах вэ чинэрсэн чангарсан байдалтай байна гэсэн. Ингээд стресстэй байгаа гэсэн тийм. Тэрийг яаж суулгах вэ гэхээр яг хүний бие махбод өөрөө болохоор яах вэ дасгал хийнгүүт тэгж буцаж задарч суулгаж өгдөг гэсэн. За тэгэхээр мэдээж тухайн аз жаргалын даавруудыг ялгахаас гадна дээрээс нь таны стрессийг яг бүр эсрэг механизмаар нэгж нөгөө чангарсан юм суулж өгдөг. Тийм механизмаар бас ажилладаг гэсэн. За гэтэл энэ бүхэн ингээд зогсохгүй. Дээрээс нь яг сүүлийн үед болохоор хамгийн их хэрэгдэг одоо тархины нэг чухал даавар одоо бодис байгаа юм л да. За энэ болохоор юу гэхээр BDNF гэж байна. Brain Derived Neurotrophic Factor гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодис нь одоо юу вэ гэхээр одоо нөгөө тархины одоо мэдрэлийн эсүүдийг хэвийн үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй. За зарим тохиолдолд болохоор яг хүний тархи их хуваагдаад одоо тархи мэдрэлийн эсүүд ингээд байнга үүсэт байдаг юм шиг л дээ. Хөгжлийн үе шатндаа үүсчихдэг. Гэхдээ хүний тархинд
нэг гипоталамус гэдэг одоо бүсэд болохоор яг вөхөр тийм одоо насан туршийн хүн төрөл хуваагдаж чаддаг тийм үүд хэсүүд байдаг байхгүй. Гэтэл энэ BDNF гэдэг чинь болохоор яг вөхөр тэр бодис маань болохоор дасгал хийсний дараагаар хэмжээр ялгардаг. За байн мэдээж доктортой хэмжээгээр яг суурь хэмжээр ялгарч байна. Тэгэхээр дасгалын дараагаар хэмжээр ялгардаг гэсэн. Тэгэхээр тухайн энэ BDNF гэдэг бодис маань тэр гипоталамусын чинь үүд хэсийг чинь хуваагдыг дэмжиж өгдөг. Ингэснээр neurogenesis буюу болохоор яг вөхөр мэдрэлийн одоо яг нэгсний ургалтыг үүж байна гэсэн. Мэдээж гипоталамус байдаг учраас гипоталамус орно. За гэтэл гипоталамус нь өөрөө болохоор хүний ой тогтоолтод маш чухал үүрэгтэй тархины бүтц байгаа. За ер нь ингээд тархины одоо эрүүл мэндэд дасгал хөдөлгөөний ач холбогдыг яриад байвал дуусахгүй яг үндэ маш олон талд одоо ашиг тус байна гэсэн. За түрүү эхлээд хэлсэнчлэн болохоор яг нөгөө серотонин, дофамин, одоо окситоцин даавар зэрэг даавруудын ялгарыг дэмжих нь байна. Хоёрдугаар чинь нөгөө чинэрсэн, чангарсан бие чинь суулж өгч стрессийг чинь тайлах нь байна. За тэгээд дээрэс нь болохоор яг тэр BDNF гэдэг бодисын ядгалыг дасгалын дараа улам нэмэгддэг. Ингэснээр болохоор яг бүр тархинд чинь бүр гайхалтай нөхөн төлж болцоо болж байна гэсэн. Гэтэл бид нар яг үнэ сүүлийн 100 жилд яаж хийсэн бэ гэхээр тарих бол хизээж нөхөн төлж төв итгэжсэн байхгүй. Гэтэл сүүлийн 20 жил одоо яг тарих ингэж ургаж болд юм байна. Урах урахтаа бүр дасгалын араас одоо яг энэ ургалт нь нэмэгдэх болцоотой байна гэдэг одоо бид мэдчихэд байна гэсэн. За тийм учраас дасгал хөдөлгөөн хийж сурах нь болохоор яг тархины эрүүл мэнд чухал. За гэхдээ зөвхөн тархины эрүүл мэнд биш болохоор яг бусад одоо хэвийн одоо ерхий бүхэл бие чинь болохоор яг биохим физиологи болохоор яг вөхөр дасгал хөдөлгөөн яг бас маш чухал үүрэгтэй. За гэхдээ энэ нь бол тусдаа сэдв байх хэрэгтэй гэж үзэж байна. За тэгээд бусдаар бол яг зөвхөн дасгал хийхээс ингээд яг дасгалыг нь ашиглахаас гадна болохоор яг магадгүй хэрвээ та жимд явдаг бол тухайн жимд очиод бусад хүмүүстэй харилцсан, тухайн хүмүүстэй найзлан, ярилцсан, ингэснээр болохоор бас нэг өөрийнхөө нийгмийн хэрэгцээгээ хангаад одоо яг илүү одоо бас дасгал хөдөлгөөн хийсний давуу талыг авч болно гэсэн. За тэгээд дасгал хөдөлгөөн хийх нь тархинд чинь зөвхөн одоо яг тархийг чинь аз жаргалтай мэдрүүлээ зогсохгүй. Стрессийг чинь бууруул, тархийг чинь магадгүй тодорхой хэсгийг нь ургахад туслаж тийм үү. Тэгээд дээрэс нь бусад нөгөө дасгал хийхдээ хамт байгаа нөхөрлөөсөө бас та яг өөрийнхөө эрүүл ач холбогдолтой маш олон давуу талыг авч болох нэ. За дараагийн тархиа эрүүл байлгах даатгал буюу дөрөв дэх даатгал маань юу вэ гэхээр тархиа тогтмол ашиглах. Тогтмол ашиглах гэхээр тархиа ашиглахгүй амьдрна гэж байх уу те ямар тэнэг зүйл байж бодож магадгүй те. Гэхдээ ер нь бол яг үгээр хүний тархи маань болохоор өөрөө юм айгүй үр өгөөжтэй ажилладаг тийм систем байхгүй юу. Тэгэхээр ашиглаж тархи маань одоо маш олон юм одоо яг мэдрэлийн эсвүүдээс тогтно. За нэгснээр 80 тэрбумаас 100 тэрбум хэсгийг агуулдаг, мэдрэлийн хэсгийг агуулдаг. Дээрээс нь төдий чинээний болохоор туслах хэсүүдийг агуулдаг. За гэхдээ хамгийн гол тэр мэдрэлийн нейронууд нь болохоор яг өөрсдөө ингэж circuitry буюу холбоосоо үүсгдэг байхгүй юу. Тэр холбоосууд маань одоо өөрөө яадаг вэ гэхээр нэгэсний хэрвээ ашиглагдаж байгаа бол тухайн холбоосод улам бэхжин нэгснээ хоорондын холбоосууд нь нягтрна гэсэн. За харин тухайн одоо мэдээлэл эсвэл одоо туршлага ашиглагдахгүй байгаа бол тухайн холбоосод суларч тасарна гэсэн. За тэгэхээр одоо шилбэл хэрэгтэй юм аа бол хүн сураад хэрэггүй юм аа болохоор unlearn буюу одоо мартна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол тарих ингээд ашиглахгүй байгаад ингээд холбоосоо сулрахаар яах вэ гэхээр нөгөө тархины гол хөгшрөлтийн процесс гэдэг процесс одоо хөгшрөлтийн процесс биш те тэр процесс яг үнэндээ болохоор энэ холбоосуудыг сулж яадаг процесс аахгүй. Тэгэхээр та өөрөө юм сурахаа зогсох юм бол дээрээс нь сурсан зүйлүүдийн холбоос чинь сулраад дээрээс нь хөгшрөл чинь дахиад сулж өгөөд ирэхээр яг тархины бүтцүүдийн хоорондын холбоос улам сулраад хөгшрөлтийн процесс улам нэмэгдэв гэсэн. За тэгэхээр ингэж ойлгоод тэгвэл үнээс сэргийлэхийн тулд болохоор яг юу хийх ёстой юм бэ гэж ярилцъя л да. За тэгэхээр мэдээж зүгээр та дасгалгүй сурах хэрэгтэй гэсэн. Шинэ юм сурж болно, сурсан зүйлээ улам дэлгэрүүлж болно. Ер нь бол юм сурахын тулд сурсан зүйл дээрээс суйрлаж юм сурна гэдэг бол маш зөв зүйлтэй. Ягаад гэвэл огт байхгүй холбоосоо шинээр үүсгэх гэсэн байдаг. Харин өмнө байсан сул холбоосыг бэхжүүлж өөр холбоостой холбож явах. Өргөжүүлэх нь болохоор яг маш амар буюу сурахад хамгийн сурах одоо үр өгөөжтэй арга замаа гэсэн үг байхгүй. За тэгээд одоо энгийнээр бол зүгээр яах вэ? Магадгүй та оюун ухаанаа шаардсан те эвлүүлдэг тоглоом эсвэл яах вэ? Одоо зүгээр хэл сурдаг ч юм уу эсвэл үг чийжилдэг ч юм уу. За эсвэл магадгүй одоо яг дуртай шүлгэн чийжилдэг ч юм уу. Ингээд
эсвэл замбуур ингээд яг энгийн тоо ч юм уу те тооны машин ажиллахаар ашиглахгүй байхыг боддог ч юм уу. Эсвэл гэр бүлийнхнийгээ утасны дугаарыг чийжилдэг ч юм уу. Ийм мэтчлэнгээр болохоор игэл жирийн одоо жижиг дадлуудаас болохоор яг вөхөр ингээд тархиныхаа одоо холбоосуудыг хадгалж чадах эрүүл одоо яг эрүүл одоо наслах тийм болцоо үүсгэх гэсэн үг байна. За ер нь бол дахиад эндээс үлээд базаар хэлэхээр тархи ашиглах хэрэгтэй. Тархи ашигласаар холбоосууд бат бих байна. Ингээд энэ нь болохоор тэр холбоосыг сулдаг тархины хөгжрөлтийн эсрэг тэмцэх бас нэгэн арга замаа гэж ойлгож болно гэсэн. За дараагийн дадал. За дадал гэхэд бас хэцүү юм л да. Энэ болохоор амьдралын хэм маяг гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр юу вэ гэхээр тархины гэмтлээс өөрийгөө сэргийлэх гэсэн. За манай монголчуудын болохоор тархи хөдлөх, тархи дөрөх гэдэг зүйлийг маш их хэмжээгээр ярьдаг тий. За тэгээд юм бол яадаг вүлээ бариач дээр очиж бариулдаг энэ төргээ зөндөө юм болдог шүү дээ. За тэгэхээр ерөөхдөө тархины гэмтэл гэдэг бол өөрөө яах вэ? Тархины хөгшрөлтийн болон тэнэгрлийн процессыг болохоор хамгийн ихээр өдөөж эхлүүлж байдаг процесс. Тэгэхээр тархи гэмтлэр юу болдог вэ гэхээр ерөөхдөө хамгийн түрүүнд болохоор яах вэ гэхээр одоо BBB damage буюу болохоор яах вэ гэхээр тархи цусны хоригны гэмтэл үүсдэг. Ингэснээр болохоор яг хөө ямар одоо өрөвслийн те эсүүд ингээд тархи руу нэвчиж ордог, тархийг өрөвсүүлдэг буюу inflammation болдог. За тэгээд дээрээс нь болохоор яг хөө гэмтлийн улмаас болохоор яг хөө нөгөө glutamate гэдэг болохоор яг хөө одоо нөгөө мэдрэлийн эсүүдийг ингээд хамгийн ихээр чочоож яадаг тэр одоо яг нейротрансмиттерийн ялгарна. Үүний урд нь болохоор яг excited toxicity гэдэг ерөөхдөө болох. Ерөөхдөө л ингээд маш олон болохоор яг хөө юм одоо нөгөө одоо физиологийн, патофизиологийн их нь болохоор механизмууд явагдаж байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тархины гэмтлийн улмаас энэ олон механизмууд зэрэг идэвхжээд тархийг гэмтэж эхэлж байдаг гэсэн. Тэгэхээр үүний улмаас зарим мэдрэлийн эсүүд үхэн, заримийнх нь үйл ажиллагаа нь өөрчлөгдөн, зарим хэсүүд нь бүр хитрхи олон болж үржин, ойширна. Үүний улмаас болохоор яах вэ гэхээр ерөөдөө тархины хэвийн үйл ажиллагаа халагдаад цаашдаа үүн дээрээс нь суйрлаад тархины тэнэгрэл өвчин үүсэх хамгийн том суурь болж байдаг. За тэгэхээр үүндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр аль болохоор тархины гэмтэл хүрэгдэг зүйлсүүдээс татгалзах хэрэгтэй. Аль болохоор одоо спортоор хичээлдэг бол яг тархийг дөргидөг гэмтээдэг тийм спортуудаар хичээлэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ хичээлэхээр бол яг заавалчгүй урьдчилан сэргийлж ажиллахаар хичээлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За магадгүй одоо дугуй унахтаа ч юм уу те машин тэрэг унахтаа энд аль болохоор яг нөгөө тархины гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй авч явах хэрэгтэй гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр хамгийн чухал нь мэдээж яг өөр хөвгтэй спортоор хичээллэхтэй айл болохоор тархины гэмтлээс яаж урьдчилан сэргийлж болох вэ? Үнэхээр сэргийлж болохооргүй бол хичээллүүлэх үгүй юу гэдгээ маш нухацтай бодож шийдвэрлэх хэрэгтэй гэсэн. За тэгээд дээрэс нь манай монголчууд ч бас болохоор яг нөгөө спорт нь манай монголчин эртнээс хөгцөнтэй ялангуяа манай монгол бүх спорт байна те. Энэ чи яадаг вэ гэхээр өрсөлдөгчийн хүртэл яадаг вэ? Унгахтаа хүртэл зөөлхөн унгааж байдаг нь болохоор яг цаашдаа нөгөө хор хөхрөл нөгөө асар их хор хохиролтой учраас яг түүнээс урьдчилан сэргийлэх гэсэн одоо яг тийм асар том ухаан байгаа гэж ойлгож болно гэсэн. Тэгээд яадаг вэ? Бас дээрэс нь тухайн өв соёлыг хадгалаад өрсөлдөгчийн хайрлж хүндэлдэг бохчуудаа бас манай монголчууд яг илүү ихээр шүтэж дэмждэг шүү дээ. Тэгэхээр нэгс нь юу вэ гэхээр бидний угнууд ингээд соёлд ч ингээд цаанасаа байдаг зүйл. Гэхдээ бол мэдээж яг одоо үеийн олон шинжлэх ухааны баримтуудыг ингээд баталж байна. Тийм учраас айл болохоор тархины гэмтлээс яаж ижил сэргийлэх хэрэгтэй. За гэтэл зүгээр л энгийн бид нэр те нөгөө боксоор нь хичээлэхгүй маа гэхэд болохоор яг за магадгүй тэр рагби гэдэг спортоор нь хичээлэхгүй маа гэхэд яг зүгээр гудамж хэмжээд мөсөн дээр халтаад очиждаг те ингээд тархины гэмтэл үүсгэждэг. За жишээлбэл яг зүгээр одоо сонирхож ямар нэгэн байдлаар морь зэр унж явж байгаа яг очиод тархин гэмтээждэг. За тэгээд эн чинь болохоор нэг эхлэхээр яг хөхөр цаашаа ингэ засварлгүй зогсолтгүй яг хөхөр үргэлжлээд нөгөө тархийг гэмтээгээд авах болцоотой учраас болохоор яг яаж хийж чад энэ болгоноос урьдчилан сэргийлэх арга замаа байн бодож явах хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд тархины гэмтлээс урьдчилан сэргийлж чадах юм бол нөгөө тархины тэнэгрлийн процессыг эхлэхээс сэргийлнэ. Ингэснээрээ та эрүүл тархиан хадгалах болцоотой болно гэсэн үг байна. За дараагийн тархиа эрүүл байлгах дадал бол арх тамхинаас татгалзах дадал. За тэгэхээр хамгийн их магтаал хүртэж болохоор олон хүн өмөөрдгөр нь архинаас эхлэв. За тэгэхээр арх бол үнэндээ бол ямар ч хэрэгцээтэй тустай зүйл гэж хүний бие махбод байхгүй. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг хүнийг эмчлэхийн тулд арх хэрэгэлдэг. Энэ болгон бол ирэхэд ямар нэгэн байдлаар л локал алдаатай ямар нэгэн байдлаар хүнд хохирол учруулж байгаа зүйлүүд гэсэн.
За тэгэхээр магадгүй та сонсон байх л та. Жишээлбэл одоо яг хөө улаан дарсны хэрэглээ, ийм хэмжээтэй хэрэглэх юм бол тэр нь сайн, шинэ унтахаас өмнө хэрэглэх юм бол сайхан гүн нойр авч унтдаг. За тэгээд дээрэс нь болохоор яг одоо жишээл хүний одоо ийм хэрэгцээтэй спиртийн хэрэглээ энэ төр гэдэг үгнүүдийг зөндөө сонссон баг. За тэгэхээр тэр болгоом бол бүгд худлаа зүйлсээ гэсэн үг. За тэгвэл яагаад ийм мэдээлэлүүд гадуур байгаад байгаа юм бэ? Ер нь би худлаа яриад байгаа юм уу? Эсвэл үнэхээр гадуур байгаа мэдээлэлүүд худлаа юм уу? За тэгэхээр хамгийн гол шалтгаан нь нэгдүгээр шалтгаан болохоор мэдээж одоо хэрвээ үнэхээр хор гэдгийг бүхэлдээ хор гэдэг утгаар нь хүмүүс хардаг болчих юм бол яг спирт хэрэглээ огцон юм чинь тийм үү? Тэгэхээр нөгөө архины компаниуд ч болохоор яг ашиг болчих. Тэгэхээр мэдээж тухайн маркетингийг тухайн компаниуд хийх хэрэгтэй болно гэсэн. За тэгээд дээрэс нь болохоор яг гэхээр нөгөө архины хэрэглээний талаарх судалгаанууд маань өөрөө болохоор яг гэхээр дандаа төврийн алдаатай судалгаанууд байдаг гэсэн. Тэгээд яагаад ийм төврийн алдаа үүсдэг вэ гэхээр одоогийн нийгэмд одоогийн амьдрал болохоор яг гэхээр архийг огт хэрэглэхгүй удаан амьдэрсэн хүмүүс том ховор байдаг. Одоо нөгөө судалгаанд хамруулахын тулд тухайн хүн дор хаяж 5 жил, 3 жил спирт огт хэрэглээгүй байх гэдэг шалгуур тавьчихдаг. За тэгэнгүүт нөгөө талд нь архины тогтмол одоо юу гэдэг спиртийн тогтмол хэрэглээтэй ороо унтахаас өмнө 30 мл улаан дараа суудаг гэх тэ нэг чамин бүлэг ороод ирнэ гэсэн. За тэгэнгүүт нөгөө 3 жил огт архи дараа самсаагүй хүн ханаас олох вэ гэдэг асуудал гарч байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхээр тухайн хүмүүс нь ихэвчлэн болохоор яг вэхээр ерөөсөө өмнө архийг хэтрүүлэн хэрэгжилж байсан одоо яг ухаан санаандаа ортол болохоор архины одоо гэм бурууг мэдэрсэн тий хэрэгцээгүйг ойлгочихсон хүмүүс болохоор яг вэхээр архи хэрэглэн зогсооцсон хүмүүс байдаг гэсэн. За тэгэхээр тухайн хүмүүс чинь өмнө асар их хэмжээгээр уугаад хохироод бие муудсан хүмүүс болохоор яг нөгөө чамин хэрэглээтэй 30 мл 50 мл улаан дараас хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахаар мэдээж эрүүл мэндийн хувьд нөгөө өмнөх архичт нь болохоор яг маш муу биетэй гарна гэсэн. Тэгээ үүний улмаас болохоор яг нөгөө чамин хэрэглээтэй хуучны архагүйтай харьцуулчаар яг мэдээж чамингууд нь болохоор илүү урт амьдэрдэг, илүү сайн одоо нойртой гэсэн дүгнэлт гарч иж таарна да. Үүнээс болоод болохоор яг хөр ийм гадуур бол яг ийм төөрөгдсөн мэдээлэл бол яг худлаа мэдээлэл явж байгаа гэсэн. За тэгээд ингэж одоо яг архины тэр гадуур байгаа мэдээллүүдийг ингэж ойлгоё. За тэгээд дээрэс нь болохоор яг гэхээр яагаад тэгвэл архи яаж хортой юм бэ гэдгийг бас ойлгоё л да. За тэгэхээр архи гэдэг маань өөрөө яг үндэ юу гэхээр мэдээж яг спирт бусад ямар ч байсан одоо яг би одоо дарс биш пи тэ тэгээд дээрэс нь болохоор яг гэхээр нөгөө вайн дарсууд ч юм болохоор яг гэхээр дотор юу байгаа юм бэ гэхээр эцэст явж иж болохоор яг этанол гэдэг л бодис байгаа шүү дээ. Одоо C2H5OH гэсэн бодис байгаа. За тэгвэл энэ бодис чинь өөрөө ямар учиртай юм бэ гэхээр эн чинь өөрөө нэг ёсны явах гэхээр нөгөө өөх тус уусгадаг өөрөө болохоор усан дуусантай ийм л бодис байгаа байхгүй. Гэтэл мэдрэлийн эс бол спиртэнд өөрөө маш мэдрэг. Яагаад ийм мэдрэг вэ гэхээр мэдрэлийн эсийн хамгийн гол үйл ажиллагаа явуулахад нөгөө тархины ажиллагаанд хамгийн чухал үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн чухал үндсэн нэг чинь юу гэхээр мэдрэлийн эсийн мембран буюу бүрхүүл гэдэг байхгүй. Мэдрэлийн эсийн мембран чинь өөрөө юу вэ гэхээр өөх тусаас тогтдог. Гэтэл тухайн өөх тосныхоо дундуур нөгөө спирт этанол чинь амархан ороод тухайн бүтцийг алдагдуулчихдаг байхгүй. Инхээр мэдрэлийн эсийн нөгөө хэвийн үйл ажиллагаа явуулах болцоо алдагдана. Дээрээс нь нэгс нэг гадуурх бүрхүүлнэ гэмтэхээр тухайн эс яах вэ гэхээр үхэж одоо яах вэ гэхээр сөнөх магадaltaй болно. Сөнөх асуудал үүсдэг гэсэн. Тэгэхээр архины хэрэглээ болгоны араас тодорхой хэмжээний мэдрэлийн эсүүд үхэж яадаг гэж ойлгож болно гэсэн. За ингэхсээр бидний чинь нөгөө хамгийн гол нь энэ яриаг яриад байгаа шалтгаан чи юу вэ? Мэдрэлийн эсүүдээ өхүүлэхгүй, мэдрэлийн бүтцүүдээ гэмтээхгүй, хатангаршуулахгүй байхгүй. Хатангаршуулахгүй гэж энийг ярьж байгаа шүү дээ. Гэтэл спирт маань өөрөө утгаараа шууд мэдрэлийн эсүүдээ гэж алдаг зүйлээ гэсэн үг байхгүй. За тэгэхээр зөвхөн энэгээр л тайлбарлаад л яг спиртийн хэрэглээ бол тархинд маш муу гэдэг юм бэ. Энэгээр дуусгая. Гэхдээ бол бусад эргэтэн систем хэрхэн нөлөөлөг даралт зүрх судасны эмгийг хэрхэн нөлөөлөхийг бол надаар хэлэлтгүй. Маш олон одоо яг тохиолдлуудаас амьдралын кейсүүдээс та бүхэн харж анзаарсан байх гэдэг бүр ихтэй байна. За тэгвэл дараагийн хэсэг мэдээж яг тамхи. Тамхи бол өөрөө бүр гамшиг. За зарим тамхи болохоор яг 3-4 мянган хор агуулна. За зарим бүр 10 мянга хүртэл хорыг агуулж байдаг. За энэ хорон дотроос хамгийн ихээр яригддаг бодис нь мэдээж никотин тий. За никотин маань өөрөө болохоор яг төр зурдаа ингээд мэдрэлийн эсийг ингэж тайвшруулж ингэх үүрэгтэй нөлөөтэй юм шиг боловч бодит байдал төр яг тэр мэдрэлийн эсийг хамгаалаад амих гэхээс
хамгаалаад байгаа мүү гэвэл үгүй яг үндэ болохоор яг тухайн мэдрэлийн системийг донтолж идэг. Тэгэхээр тамхинаас гарч чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан болохоор яг хөхөр тэр донтолтын механизм байхгүй. За тэгээд ингээд тархихыг никотин донтуулд юм байна. Ингээд гарч чадахгүй юм байна гэхэд буцаад болохоор яг хөхөр никотин чи өөрөө болохоор зөвхөн тархилтгүй бусад эргэтэн системүүд болно. Зүрх судас байна тий. Ялангуяа судсан болохоор яг хөхөр судасны хан болохоор яг нөгөө бохнууд нь ингэж яг судасны одоо atherosclerosis одоо нөгөө судасны нарийсэлттэй ийм юм хүргэдэг гэсэн. Судасны хатвар бол нарийсэлт хүргэнэ. За энэ нь болохоор буцаад яг хөхөр нөгөө тархины одоо яг хөхөр цус харуулт байна тий. Эсвэл зүрхний шигдээс байна. Энэ одоо өвчнүүдийн одоо тохиолдлыг бол асар ихээр нэмэгдүүлдэг гэсэн. За тэгээд бусад хэдэн мянган хорны талаар нь тус бүрд нь ингээд ярих юм бол уг нь бол яг ямар хортой гэдэг нь болохоор яг зүгээр л харвас илтээс ойлгомжтой байх тий. За тэгээд тамхины нөгөө хамгийн гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр одоо шийдвэл тамхичин бол одоо өөрөө яах вэ гэхээр тамхиа янжуураараа шүүлтүүрээр нөгөө артлын фильтрээр шүүгээд сороод татчихна тийм үү. За гэтэл эргэн тойронд нь байгаа хүмүүс нөгөө фильтргүй тамхины ингэ татна. Ингээд фильтрийн сайн ажил хийдэг гэсэн үг шил дээ. Мэдээж яах вэ? Бага хэмжээгээр буурна гэхдээ хороо авч байгаа. Гэхдээ эргэн тойрны хүмүүс нь бүр ямар ч фильтргүйгээр тухайн тамхины хор утааг амсах болчих жоох байхгүй. За ялангуяа хүүхдийнхээ дэргэд, гэр бүлийнхээ дэргэд, хайртай хүнийхээ дэргэд тамхи татна гэдэг бол одоо яах вэ? Энийг сонсоогүй мдээгүй хүмүүс өнөөгийн нийгэмд байх учиргүй шүү дээ. Тамхи хортой гэдэг тийм. Гэтэл тэрийг сонсож мэдчихэд гэр бүлийнхнийхээ хажууд тамхи татаад утаа уугуулаа сууж байгаа хүн бол ерөөсөө яах вэ? Нэг үлээрээс маш том оюуны одоо яах вэ? Ухамсарын асуудалтай байна. Эсвэл яах вэ? Үнэхээр л одоо яах вэ? Тэнэг хүн байна гэж ойлгож байна гэсэн. Яаж өөрийнхөө хайртай хүүхдийнхээ дэргэд тамхи татаад хүнийг хордуулаад сууж чадж байна тийм. Гудамд явж байхдаа ардаасаа хүн алхаад явж байхад урдаас нь хор татаад хордуулаад яаж манруулаад ингээд явж чадж байна. Хүнийг гэмтээгээд, хүний тархийг гэмтээгээд, хүний судсыг гэмтээгээд ингээд явж байхад хинч яагаад хариуцлага тавихгүй байна вэ гэдэг чинь өнөөгийн одоо яг хөр энэ дэлхийд байгаа одоо энэ яг иргэншил маань өөрөө болохоор яг ямар олон одоо зүйлсийг ингэж тоохгүй өнгөрөөж яг хэвээ оршин тогтнохын тулд байдаг вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр одоо цаг үед ялангуяа энэ одоо яг боловсрлоор дамжуулж манай шиг цөөхөн хүн амтай улс болохоор яг энэ жижиг сажиг асуудлуудаас болохоор хамгийн түрүүнд салах болцоотой одоо болцоотой байхгүй уг нь бол. За тэгэхээр арх тамхины хэрэглээ бол арх бол шууд мэдрэлийн эсүүдийг устгана. Тамхи болохоор яг донтуулна. Дээрээс нь асар олон хортой. За тэгээд зүрх судасны эмгэх арх тамхи хоёулаа асар том нөлөөтэй. Тийм учраас энэс татгалзнаар та яг эрүүл сарвал бие махбодтой. Дээрээс нь болохоор яг сарвал тархитай магадгүй 100 настайдаа шогшоод гүгээд явж явах болцоо байна гэсэн. За тэгээд хамгийн сүүлийн даатал бол эрүүл зөв хооллох даатал. За тэгээд монголчуудын хувьд болохоор яг хөө тийм татгтаанд тулцсан муу хооллолтой хүмүүс л биш. За энэ ямар учиртай вэ гэхээр монголчууд болохоор эрүүл зөв одоо юу гэдэг эрүүл чанартай махаар хоолдог. Дээрээс нь болохоор яг хөө сүү цагаа идэг их хэмжээр хэрэгэлдэг. За эрүүл махаар хоолдог, чанартай махаар хоолдог нь болохоор яг хөө нөгөө хамгийн чухал уургийн хэрэглээгээ юм бол сайн авч чадж яадаг. За тэгээд дээрээс нь болохоор яг нөгөө маханд нь одоо хэрэгцээтэй эрдэс одоо антиоксидант эднүүд нь бол их хэмжээгээр бас агуулгадж идэг гэсэн. За ялангуяа болохоор яг цайр бол одоо үхрийн мах те ер нь бол зэрлэг махнууд болохоор яг одоо манай малын махнууд болохоор яг хангалттай агуулгадж байдаг гэсэн. За гэхэд цайр болохоор яг маш чухал одоо нөгөө микроэлементүүд нэг баггүй. За тэгээд дараагийн чухал нэг микроэлементүүд нь юу вэ гэхээр одоо магний байгаа. За тэгээд дээрээс нь болохоор яг мэдээж витаминууд байгаа. Гэтэ витамин дотроос болохоор бас манай монголчуудын хувьд дутмаг авдаг байх магадaltaй зүйл нь болохоор полин хүчтэй байгаа. За тэгвэл тэр за цайраа ингээд яг бид нар нөгөө үхрийн махын дээрээс авчт юм байж гэж бодоход нөгөө магний болон полин хүчт маань болохоор яг вөхөр монголчуудын хувьд харьцангуй бага хэрэглээтэй байх болов уу бодоод тий. Яагаад вэ гэхээр манайхан ч нэг ногоон хүнс хэрэглэдэг шүү дээ. Гэтэл магний өөрөө яадаг вэ гэхээр ногоон ургамлын тэр нэг холорфилийн нөсөө гэдэг зүйлийн хэн бүтцийг нь яг голдно байж байгаа байхгүй. Тэгэхээр хар ногоон юм байх тусам тэр дотор нь яг магний их хэмжээгээр байж байна гэсэн. За нөгөө хар ногоон ургамлууд чинь бас дотроо болохоор яг полин хүчтэй их хэмжээгээр авах учдаг. За полин хүч маань өөрөө болохоор яг хөр маш том одоо яг хөр бодис солилцооны нэг одоо замын гэж гэх юм уу те тэрний үндсэн одоо хэсэг багхгүй. Одоо тэр нь юу вэ гэхээр one carbon metabolism гэдэг болохоор яг нэг нүрс төрөгчийн метаболизмын одоо яг хөр одоо том одоо салбар гэх юм уу те бодис солилцооны нэг хэсэг байгаа.
тэр хэсгийн хамгийн гол үндсэн нэгж нь болж өгдөг. Яг үхээр полигийн хүчил маань өөрөө яг үхээр dihydrofolate гэж хашийн хувраад ингээд ДНХ-гийн нийлэгжил буцаад болохоор яг үхээр нөгөө хүний бие махбодын дотор болохоор яг үхээр нөгөө антиоксидантуудын нийлэгжилтэнд болохоор яг үхээр маш чухал нөлөөтэй тийм бодис зүйлсэн зам байдаг. Тэгэхээр энэ чухал бүтцүүдэд болохоор одоо нөгөө чухал бодис зүйлсэн замуудад оролцдог полигийн хүчил маань болохоор яг бас монголчуудын хувьд хомс байна. Тэгэхээр хар ногоон хүнс хэрэглэснээр магнийг аваад дээрэс нь полигийн хүчлээ яг их хэмжээгээр аваад авах болцоод. Тэгэхээр нэг эсний бид нар бол энгийн хэрэглэдэг нөгөө бас сайхан эрүүл махаа хэрэглээд сүв цагаан хэдэг хэрэглээд дээрэс нь болохоор яг нөгөө хар ногоон хүнсэл хэрэглээс сурчих юм бол ерөөхдөө гайг болчихно гэсэн. За гэхдээ ер нь бол яг үхээр одоо сүүлийн үеийн судалгаануудаас юу шаардаад байна вэ гэхээр Альцгеймерийн эмгээс сэргийлдэг хоол хүнснүүд ямар хоол хүнс юм бэ гэхэд газар дундаа тэнгисийн одоо яг хоолтын соёлууд болохоор яг үхээр маш их хэмжээгээр ингэж олонний анхааралтай байгаа байхгүй. Тэгээд тэнд байгаа хамгийн гол хүчин зүйл нь өөрөө яг үндэ юу вэ гэхээр болохоор яг үхээр ерөөсөө оливын досны хэрэглээ гэсэн. Тэгэхээр оливын досыг давхар нэмээд өгчих юм бол яг за нөгөө хар ногоон хүнсээ хэрэглээд дээрээс нь оливын дос хэрэгжилчих юм бол тархиа эрүүл байлгахад намайг маш их хэмжээгээр туслана гэсэн. За гэхдээ оливын досон дээр нэг юм нэмээд хэлэхэд ерөөсөө ямагт болохоор яг үхээр гарал үүслийн баталгаатай тэгээд дээрээс нь болохоор яг extra virgin гэдэг буюу одоо нэгэсний яг үхээр ямар ч боловсруулалтанд ороогүй тийм оливын досыг авч хэрэглэх нь чухал ахнаа. За ингээд эрүүл зөв хооллоход болохоор яг бидний хувьд хар ногоон хүнсийг хэрэглээд ингэснээрээ магний полигийн хүчлээ нэмж аваад за тэгээд дээрээс нь урамлын досны хэрэглээний оронд магадгүй яг оливын досны хэрэглээгээ нэмчих юм бол монголчуудын хувьд эрүүл хоолтын одоо шалтгаантай болохоор яг юм тархины муугар нөлөөлөх зүйлүүд маань харьцангуй эрс багасаад ерөөдөө зөв хоолт руу шилжих болцоотой гэж бодож байна.